한국사회는 가능해서 나갔습니다. 이때 동흥으로 묻혀야 중시 활동단이 저희 그단 어서 있습니다. 가능해서 나갔습니다. 이렇게 나한테 저희 얼굴 있게 좀 그렇습니다. 좋아? За бичлэгдэрсээ юу бичсэн бэ? За соёлын морины уралдаан байна. За хурдан морины уралдаан дээр яасан бэ? Соёлын морины уралдаан гэсэн байна тийм үү? За бүгшин гэртээ ямар зохиол уншаарай гэлээ? За хэний зохиол гэлээ? Цэнгэн нэрнэс мөнгө Жамбо хүүгийн намтар гэдэг зохиолыг уншсан байгаа тийм үү? За зохиолч намтар ширэн дээр байгаа. Ширэн дээр үлдээтэй юм шиг зохиолч намтар байгаа. За тэрийг харчих. За нэгдүгээр нэг хүүхэд гарчраад багшаа энэ давар өгөгдсөн зургуудыг за зохиолын эхлэл бол төгсгөл хэсгээр хайлтгах. За нэг зүйл. За бусд нь бол зөв байдлаар нүггүй байна. Тиймээ тэрийг харах нь шүү. За нэг зүйл юм биш аа гэхээр. За энэ багтаа биш шиг харах юм байна. За зохиолын үед явдлаа. Эхлэл гол төгсгөл хэсгээр зургийг барьж. Бусад агуулгууд анзаарч байна тийм ээ. За дараа нь. Супер слэчнэ. Гуэна. За хин, шиги за мөчсөн аа. За зөвхөн маань юу гэж хэлж байгаа юм бодоо сууж байгаарай. За цохолоо харчих шүү. За шойн датлын зургууд датлах юм байна. За зөв. За одоо зөв байрлууллаа тийм ээ. Зөв байрлуулсан. За сайн байна. Мөвчин. За явамаар урагшаа. Нэг атлаа тийм үү. За хоёрдугаар багаас. За эхлэл хэсгийг нэг нь яриарай. Эхлэл хэсэг дээр юу гарч байгаа? Юуны тухай гарч байгаа вэ? За яриарай. За бусдын самбар дэвтэр дээрээ сар өдрөө тавиад зохиолынхаас юу хэлжээ. За хин ярих вэ? Амьд нь ярих уу? За амьд биш. За зохиолын хэсэг юу гарч байгаа вэ? Хараарай. Ясна 17 Монголын Барилгын цэцэг талбарт жижигхэн давтыг босгосон 80 тэрбумын наадам уралдаан болсон. Тэгээд за зүгээр 80 тэрбумын эхлээ болж за төсөл дээр бичих юм нэг тэг баа төсөл Жолоо За яасан. Ишээ хин ярих вэ? За дэлгэр. За наанаас ширэнээс шууд ярьчих болно юм байна. Тэгээд хэсэг нь юуны тухай гарч байгаа вэ? За яаш. Үйл явдлаа шиж.
Өөртөө боссон авааны. Наахан. За. Наахан нөгөө жамбоо. Хажуудтай нөгөө бүрш. За жуужа. Жуужагийн мөрийг өгдөг. За олцсон баг тийм ээ. Тэгээд жуужагийн мөрийг жуулцахтаа нөгөө мөрөө сайн яг ашигладаг. Тэгээд жуулцахтаа түрүүлсэн. За ягаад шуудаггүй вэ? Нөгөө мөрөнд ашиглахаар нөгөө балмагддаг явдлын саардаг учраас тийм ээ. За сайн байна. За мөрийг нэг урагшлууллаа. За Оргошрэнэс. Сайхан яг заавалсгүй. Урагтан юу мөрөө яг ойлгодог өөр үеэсний мөрөө өөр ойлгодог учраас мөрөө бодсон байж байгаа. Харин мөрний үнэт түүний мэдгүй байсаар өөр нэг дуурайд мөрөө түүний чадаагүй. Яг нь үеэс нөр мөрөө ойлгохгүй хүний эдний сонсдоггүй. За амтны болж амтныг бас ойлгож чадахгүй байсан. Зөв ярьж байна. За сайн байна. За дөрөвдүгээр баг. За дөрөвдүгээр баг. Төгсгөлсөн. За нэг баг. За тэр намайг хаш сафараа дараа 5 зүйл. Ашиг надад эндээс жамбаагүй өнөөдөр яг гол бараа сайн болж чадахгүй. Тэгээд эндээс авч барин хол тасаж чадаагүй гэж жуулж ярьсан юм. Нэг тэр маань нэг бэтрон том жуулаас тийм энэ гэж бодлоо. Яг тийм юм. Өнөөдөр бараа натайваа эхний 10 минут жуулж байсан чинь барин сафараа. За тэгээд 10-аас цаашаа харсан чинь 17 цагаар нэлээд ядарчихсан. Жишээ тэгээд жуулжсэн мөрөө хараад 10 цаг яраасан. Тэгээд жамбаагүй ташаа зүгтээ ягаад ширэн гэсэн чинь зургийн нэлээд хүлэрчихсэн байсан. За тэгээд жамбаагүй гэдэг чинь тэгээд нөгөө ягаад том ягаад шүрээ хөлний зогсон. Тэгээ бас морой таа болоод ийш тийшээ гоёж байсан. Тэрний бол морой сайн төвчмөр тэнцвэрээ хатаж ядарсан гэж байна. за хэн гэж утсан? Жамбаагүй гэж утсан байх юм тийм ээ. За зөв ярьсан уу? За цэнтэр морийг бас нэг удаа урагшлуулчих тийм ээ. Өнөөдөр бидний зохиолоор үйл явдлаар бизнес ч гэсэн яаж байгаа. Өнөөдрийн соёлын морь урагшиж байгаа. За тэгээд асуултанд хариулаад байх юм бол та нар өөрийнхөө морийг нэгээр ярьсан. Урагшлуулаад явна тийм үү? За зохиолыг уншихад гэрт нь мэдхгүй гарсан уу? За ямар урагшсан? За хамаа. Ямар? За хайц гэдэг үг гарсан үү? зайсан. За тэр өмнөдөө тэртээ тасны дээрээс харсан уу? Харсан. Ямар ихтэй үг байна вэ? Нөгөө хайцын цаасан бүртгэх дугаарлах зэрэг дугаар бүхий. За мөсөд авсан тийм үү? За тэгвэл өнөөдөр хөвчөлөө бид мэдхгүй хүмүүдээ тэмдэглээд авъя тийм ээ. За багш ингээд үгийн үгийн тайлбарнаа. За дэвтэр дээр сая бусдыгаа ярьж байгаа агуулгын ажил бот төгсөлөө бичиж авсан байгаа тийм үү? За одоо хоёрдугаар давхар үгийн үгийн тайлбарыг бичиж аваа. За зохиол дээр нь за хайц гэдэг үг гарч байгаа. За олбох гэдэг үг гарч байгаа. Олбох гэдэг үг мэдхүү? Мэднэ. За ямар ч үг вэ? Шоолдог гэдэг тийм эвсэд сууд хийх шиг. За сууш өргөжин эсгээр бисэн зүйлийг авах гэдэг байна тийм үү? За энэ үг гарсан байна зохиол дээр нь. За форм гэж юу вэ? Эндээс үг. За эндээс үгээр бисэн эсгэж хийсэн шинээр харгийг гэдэг байна. За зайсан жуужа зайсан гэж гараад байгаа тийм үү? Зайсан гэдэг үг маань ямар утгатай вэ гэвэл за тухайн үед ян бүрний үед олон дахин тааж байсан ноёны зэрэг тушаалыг юу гэдэг байна вэ? Зайсан гэдэг байна. За гэхдээ энэ зохиол дээрээ болонгууд жуужа зайсан гэдэг маань тухайн хүний нутгийн туршлагатай сайн малчин гэдгээр нь хүндлээд яасан. Жуужа зайсан гэж ярьсан байна. Хүндэтгэж авгаасан нэр байгаа тийм ээ. За
За уг авахад явчихад байна. Уг авахад явчих. За авчих юм. За малчин хамтуудын юуны тулд сулдарсан бэ? Ямар наадам хийж байгаа вэ? Наадам яасан бэ? Багшаасан. Малчин хамтууд цугласан байна тийм үү? За тэгвэл монголчуудын ямар нэгэн баяр ёслол гэдэг наадам ямар наадмууд гэдгийг? 93 наадам. 93 наадам дотор юу багцдаг? За тэгвэл бидний өнөөдрийн үндсэн зохиол дээр маань энэ гурван наадам яаж болж байгаа вэ? Маар урдхан илүү болж байгаа. Тэгтээ гурван наадам гурвуулаа яаж болж байгаа тийм ээ. За тэгвэл морь урдах монголчууд улсынхаа баяр наадам морь урддаг. Хэдэн насны морь урддаг вэ? 근데 ямар цагаан сургалтыг? шүншэн, хизаахан, соёолхон, нөгөө ихнаас азраг. За цогсон юм 6 хүлээн. Насны морьд яадаг бахна? Урддаг бахна. За зохиолын маань бол багтан хин гэж хүмүүс байгаа лээ. За жамбагийн тухай зохиолын маань болчихж байгаа. За тэгвэл хэлүүлээ одоо зохиолын хоёр гол бүрийн багтан дүрийг тодорхойлж бичээ. За ихэвчлэн зохиолын маань аль хэсгээр орж байгаа вэ? Дөрөв маань илүү тодруулсан Америкт сайн байна тийм ээ. Гол эхлэл хэсэг гол хэсгээр яасан гарч байгаа. За тэгвэл хэдүүлээс бичгээсээ одоо энэ Жоржа Зестиг тодорхойлсон өгүүлбэрүүдийг уншиж багштай хэлэх юм байна уу? Ямар хүн байсан гэж байна? За Америкт Жоржа Зестиг өөрөө үгээс байдаг энэ үгийг юусаа за тийм мөрөө сайн мэддэг тийм үү? за тодорхойлоод хэлээд байгаа ямар нэг юм байсан. За мөрөө мэддэггүй. За мөрөө мэддэг өөрийнхөө байсан юм. Өөрийнхөө зүтгэдэг. За мөрөө мэддэггүй. За өөрийнхөө байдаг. Хүүхдийн хүн гэж боддог байна. За өөрийнхөө байдаг. За өөрийнхөө байдаг юм байна. За хүүхдийг яасан тооггүй. Хүүхдийг гэж тооггүй. За хүүхдийг тооггүй байсан ханаа нөшөө. За хэдэд яваарай. Бартам. За бартам хүн байсан гэж байна. Бичиг үсгтэй юм байна. За машин бичиг үсгтэй хүн байсан гэж байна. Шэтрэ математикийг хүнтэй гэж. За зөвлөхгүй. Ганцаар Хүнтэй? Зөвлөхгүй. За хүнтэй зөвлөхгүй хүн байсан байх тийм үү? За зохиолдоо юм дурссан байх тийм үү? За тэгвэл жамбаагийн үг дурссан байна. сайн мэддэг. Сайн байна. Бараа мэддэг. 10 болдог. 12 сар болдог. Асмын нэгшээ. За аштараа давтар бичээ яваа тийм ээ? Тэд дээр бичээ яваа шүү дээ. Дөрөвдөө бичээ яваа. За мараа сайн мэддэг. 19 сайн. За
Монгол Антны гоё. За, морой мэддэг. Тийм ээ. Антны За, антны хайрладаг, морой хайрладаг. Тийм ээ, морой гэж хэлэхгүй юм уу? За, морой хайрладаг. За, унаач. За, унаач хуахна. Морой ундаг уу, тийм ээ? тийм нэг хүнд тийм хийх гэсэн юм бас хийж чаддаг. За, ярианд орчихсон байна, тийм ээ? За, хүмүүсийн ярианд орчихсонгүй. За, энэ байсан байна, тийм үү? За, юун дээр нь? За, цогцол тэгвэл ингэж дурссан байгаа байна. За, энэ ширээн дээр нэг хадгалтай цаас хамгийн дээдлийн нэг жижиг дөрвөлжин цааснаас нэгийг авчих юм. Нэгийг авчих. Ингээд хараад нэгийг авчих. За, гэрхэн дээр болонгод хэдүүдээр жомбор хүү дээрээ илүү тогтож яриа тийм ээ. За, цохол тэгвэл жомбор хүү морой мэддэг гэж дурссан байгаа маань. Хааны бодлоор жомбор хүү маань өөрөө ямар хүү байсан тийм ээ. За, наа цаасан дээр миний бодлоор жоо дээр бичээд итгэл дээр шууд надад өөрийнхөө доор наачих юм. За, миний бодлоор гэж байгаа дээр бичээд за 2 минутанд бичээд багш та хайрлаа тийм ээ. За, түрүүн 2 дугаар ширээ хариулсан байгаа багш нь мариныг авчиж 3 дугаар ширээ бас хариулсан байгаа тийм ээ. За, жомбор хүү чиний бодлоор өөрөө ямар хөвгтэйсэн? Жомбор хүү мөрний цасаар сайн мэддэг, ажлын арга дэвсээ авдаг. Тэгээд нөгөө за, их сургамжтай. За, их сургамжтай хүү байсан гээ. За, Америкт сайн байна. Америкны мэрэг нэр орчлууллаа. За, осоо жомбор нөгөө сэргэлэн тэгээд цав ажлын нэрийг сайн мэддэг. Тэгээд том хүмүүс яриадаггүй. Мерси. За, зохиол дээр бас ингэж дурсалсан байгаа тийм ээ. Зохиолоос өөрөөр авах нэмж хэрэглэх юм байна. За, охин ч юм уу сайн байна. За, охин ч юм байна. Тэний бас за, тэгээд нэг болсон морийнхоо цаг сайн мэддэг. Морийг их сайн удаг. Том хүний ярианд орохгүй. Хүнийг хүнддэг. Сайн байна. За, тэнд ордоггүй гэж хэлчихлээ тийм үү? Яг гэвэл ордог. за, том хүний ярианд оролцсон. Маш ихтэй хүмүүжил сайтай бүгд байна тийм ээ. За, их чатлаа. Унтсан морой пастай наач зөв хүмүүжтэй арга хэрэгсээ амтлах. Антна хайрладаг сайн сэтгэлтэй. За, хүмүүс. За, сайн байна. Бусдын яриаг сонсдог. За, бусдын яриаг сонсдог. За, муу хэлдэггүй гэсэн. Сонсоод бас сайн хүмүүжтэй. за, маш сайн хүмүүжлээ. Тэгвэл бидний энэ зохиол бүрслэгдээгүй ямар гарч ирж байна вэ? Ямар төрөв юу чанараар гарч ирж байна жомбог үү дээ? Гүд муу хэлдэг. За, муу хэлдэггүй байна шүү. Хүмүүжтэй. За, сургамжтай хүмүүжил сайтай хүмүүс байна. Бас сэргэлэн хүмүүс байна тийм ээ. За, тэгвэл жомбог хүмүүс маань ийм сайн чанартай хүмүүс байжээ тийм үү? За, түрүүгийн талбар. За, багш самбарт асуултнаа. За, мөн энэ жилийн дээр байгаа энэ харах цаасан дээр асуулт нэг явуул, асуулт нэгийг явах уу? Энэ цаасан дээр бичээд эдгээр дээр нааш тийм үү? За, багаараа ярьсан байна тийм ээ.
байна вэ гэсэн нэгдүгээр асуултыг өгсөн. Зохиол юуны тухай өгүүлэгдэж байна вэ? Маамшаараа бодоорой тийм ээ. Тэгээ нэг гэсэн дугаар дээр асуултаа хариулаад шууд бичнэ. Асуултаа бичээд хэлбүү шууд бичээрэй. За. За зохиол юуны тухай өгүүлэгдэж байна вэ? Зохиол юуны тухай өгүүлэгдэж байна? За дэлгэр мөрөс сайн байна. За. Зохиол юуны тухай өгүүлэгдэж байна? юу хүмүүсийг сонсох хэрэгтэй. За сонсох ёстой гэж байна. За энэ дэлгэр мөр өшөө ярих хот дэлгэр мөр. За султан өшөө ярих тийм ээ. За энэ чавхан борлоош байна. За Асуулт жомбогийн хүмүүст зан чанар өөрийн байгаа байдлыг хүмүүс. за энэ зохиол өгүүлэгдэж байна тийм ээ. За жомбогийн за хүмүүст зан чанар өөрийн тухай өгүүлэгдэж байна тийм үү? За нарын нэгээр өгчлөө. Энэ зохиол юу том одод юмыг арга аваар байн олж авах хэрэгтэй. Арга аваар хашсан авч явсан. Усны сонсоод Тэгээ шууд хамаагүй өгний үгийг шууд тийм хэлсэн үгийг шууд босгож аваад шууд хийчихгүй заавал бодож тунгааж арга аваар хэрэгтэй. за шээ. За дөрөвдүгээр ширээ. Хариултаа. За. Босгон Мөрний тухай болон мөрний юм хийж загиндаг. Бас жомбошгийн зан чанарын тухай тэгээд Монгол хэлээр наа. сам өчөө Энэ ойлгох тэг хүндлэгтэй. Жамбо бушиноор сэрхий арга бисаа өшөө нэг шиг юм байна. За нэмсэн. Өөр тэнрэнгүй байх хэрэгтэй гэж тийм ээ. За сайн байна. За тэгвэл бүшний энэ тайлбарыг зохиол юуны тухай өгүүлэгдэж байна вэ гэсэн энэ асуулт дэвшүүлсэн асуудлаар зохиолын маань юу гарч ирэх ёстой вэ? За сэдв гарч ирэх ёстой тийм ээ. За тэгвэл энэ зохиолын сэдв юу байсан? тийм хүчээр За хүчээр биш. За бүшний өгүүлбэрээр хэлээд хүчээр. Энэ зохиол дээр маань морин хайртай Монгол бүгийн нэмжин сэтгэлийн тухай л яаж байгаа өгүүлэгдэж байгаа. Тийм ээ морио яг зөв арга эрдүүтэйгээр уралдаж байгаа. Тэрийг бас ташуурлаж намжихгүй байх. Тийм ээ. Тэгэхээр ерөөсөө морин хайртай Монгол бүгийн тухай сэдв тийм байна тийм ээ. За ерөөсөө энэ дэвшүүлсэн асуудлаар юу гарч ирж байгаа гэж ойлгож байна танад. Сэдв гарч ирсэн зохиол юм. За хоёрдугаар асуулт. За жужиг жомбо хүүд уралданы өмнө юу гэж загсан бэ? Шинэ хариулт. За бичээд асуултанд хариулах гэж. За хоёрдугаар ширээ. За хоёрдугаар ширээ бичээд идэвхтэй орцсон шүү. Дөрөвдугаар ширээ бичээд идэвхтэй орцсон шүү. За жужиг жамбо уралданы өмнө морио сайн ташууртаарай. за морио сайн ташууртаараа гэж загсан байна. Өшөө юу загсан? За бахармаа. За хоёр мөр urtаж байвал зөв талбай яваарай гэж хэлсэн. Тэгвэл яагаад зөв талбай явах ёстой? За хоёр мөр urtаж явал зөв талбай явж байгааг нь яах нь вэ? Дөрөвсөндийн хавцдаг байх хэрэгтэй байх тийм ээ. За мөнгөч. Жуулчны өмнө ташуураад яах. За ташуураад би хайр гэж загсан. Яагаад гэж загсан бэ? Юу сайн гойдаарай. Сайн гойдоо явах гэх. Харин жомбол юу. Тэр сайн гойдоо давах нөгөө багмаддаг. За тийм учраас яасан өөрөө мөрөөр гойдаагүй байсан тийм ээ. За хүч юм. Хоёр мэдрэгч явбал зөв талбай арч байгаа мөн морио сайн ташуураад яах.
За, батцсан тийм ээ. За, 3 юм гэсэн болсон байна шүү тийм ээ. За, дараагийн асуулт. Чичээд юм шүү. Асуултанд хариулаад чичээд яваарай. За, жамбаа бодол санаагаа томчуудад хэлсэн бол яах байсан бэ? Томчуудад угаа хэллээ. Тэр биш тийм ээ. Тэгээ өөрөө бодлоо бичээд. За, харин бол Жамбаа өөрөө санаа хэлсэн бол тэр хүмүүс нь том яриад орсон гэж. за хэлсэн бол загнах байсан гэж яран бол хэлсэн. За, хариуцаа. Гэсэн мөн шүүжээс олон хүний эвгүй байдаг юм байна. За, Одоо үгүй гэсэн мөн шүүжээс олон хүмүүс нэрээр мэддэг юм. за гэж зэмлэх байсан баг тийм ээ. Барай мэддгүү гэж яасан. Одон хүний өмнө шүүмжтэн гэж яасан байна. Батсан бахна тийм ээ. За, шоо. За, хүн чимээс өөр хариулсан баг байх. Батармаа. За. Тэрээр томчууд хэлсэн бол шуужаад байсан бол битгий мэдэн байл биш. Жамбаа тавьсан. Нөгөө хүмүүс нь ямар том шатар юм бүгдээ гэж зэмлэсэн. За, зэмлэсэн гэж батсан тийм ээ. За, дэшрээс. За, мөгчөн. Товчод үгүй өөрөө сэтгэх байсан. За, томчуудад яасан жамбаа үгийг сонсохгүйгээр өөрөөрөө зүтгэх байсан гэж бодож байна тийм ээ. За, сайн байна. Банкстай болохоор юмны чиг сайн мэдхгүй гэж олон. За, томчуудад бүгдийг яадаг байна. Юмны учир сайн мэддгүү гэж дүгнэх байсан байна гэж хэлж байна. За, сайн байна. За, маш сайн байна. За, дараагийн асуултыг хүчин байна. За, жамбаа морийг хэрхэн уралдуулсан бэ? За, улаан багийн морийг нэг явууллаа. За, ягаан морь. За, дараагийн асуулт. За, мөхцөл. За, яагаад цаа уралдуулсан? Ингээд жожа зэсэлсэн нөгөө ташуулдаг гэсэн жамбаа нэрээ ташуулах болохгүй гэж ингээд ташуулахгүй тэгээд ташуулж байгаа ингээд ташуулдаг юм. За, сайн байна. За, маш арга байсан. Тэндээс алтан шиг дөрвөн гараар босож багш алтан шиг асууж. За, алтан шиг яриарай. Арга тэрийг үзсэн. За, ямар арга тавийг авсан? Мөрөө ташуулахгүй мөрөө их ташуулахгүй байсан. За, морь сайн мэддэг учраас яасан өөрөө арга тушаалаа яасан байна уу? Уралдсан байх юм тийм ээ. За, ингэж уралдсан жамбаа хүү яасан бэ? Төрсөн байна шүү дээ, тийм ээ. За, дараагийн асуултыг хүчнэ. За, морь төрсөн морь наадмын жоохоо хэрхэн хүндэтгэл үзүүлж байна вэ? За, хэлсэн мөрөө. За, нэг ширээс батж байгаа. Багшаа дугойг нь уншиж түрүү таарах тусаад. Яа? Үдэгэл биш юм зүйл. За, төрсөн морь дуу ганцхан. Хэлсэн мөрөө. Эхний хамрын морь яасан? Арим бол. За. Айрын таван айрын тусаад тэр хүүхднүүд айрын таван мөрөг онсон хүүхдүүдэд айрнаас намсуулж. За. Тийм учраас ямар морь гэдэг бах нь нөө? Маш айрцсан морь гэдэг бах нь тийм ээ. За. За, дөрөвдүгээр ширээс өөр хариулт юм байна. Охин ширээс өөр юм байна. За. Жамбаа тэр түрүүс морийг яаж яасан гэхээр наадмын ангиа асуутаараа хийж чадсан. Үний юу тэгээд нөгөө цаа. За, тэний руу магнайг хийсэн юм. Цаасан багш тийм ээ. За. За, ингэж хэлсэн. За. Түрүүс морийг хүмүүс сондог. Ай тусаад За, тийм учраас тэгэхээр үзүүлэх бас хүмүүс тийм ээ. ядарсан морийг үсэн. Химрийн. За, түрүүс морид ирсэн морноос бүсэнээс авч яадаг юм уу? Магнайг гэдэг байна тийм үү? Химрийн За. ялангуяа хэрэгтэй юм. За, сайн байна. За, маш сайн байна. Тэгэхээр энэ цаасан дээр бичсэн бол ширэн дээр нэг цав байгаа. Наагараа
уншаад явцад яг тэр хэсгийг уншаад өөрсөнд чинь хамгийн их сэтгэл тогтуулсан, хамгийн их сэтгэл татсан хэсэг байна. За хэсэг. За 1 минут бичээ хэлээ тийм ээ. 1 минут бичээ. За дараагийн нэ. За тэр хэсэг дараа хамгийн их сэтгэл татсан сонирхолтой хэсэг. Харин бацсан байна. За хийсэн. Хол төгсгөл гэсэн. За ямар өнгөгүй морой хайрлаж байгаа. Чамд ташууснаас чи түрүүч ирсэн үү? За тэрс. Цаашдаа үгүй. Яагаад ч тийм төрсөн. Морой төгсгөл. За морой хайрлаж байгаа яасан таалагдсан байна шүү. За ичсэн. Тэр морой их хөлөөсөн бол тэр моряг шууд тусам шийдэх болон цаад учраас өөрөө дараа нь хоёулаа цугуулж дахиж дүнээ. За дараагийн наадам хоёулаа заавал бүрднэ гэж хэлж байгаа нь яасан гэж таалагдсан байна. За ахгүй байна. Тэр жамбаа өгөн сааш юм тийм сэтгэж байлаа тийм үү. За тийм байна. Чаас гэж ойлгодог гэж бодсон. Яг нөгөө жамбаа хоёулаа дараагийн наадам төрүүлсэн чинь морин мэдсэн юм шиг чихээс татсан. Таажгаас асуух гэж ирсэн нь гот яасан таалагдсан байна тийм ээ. За мөрчин. За сайн байна. За комментараа өөрийнхөө морийг урагшлаач. Жамбаа тийм морийг бас нэг урагшлаач. Тийм ээ. Жамбаа өнөөдөр хүүхдээ 머리를 이 혼자지 너는 웬일은 보이스를 올라지 이렇게 잠깐 무슨 말을 보다 자로 했어. 자 хайрцаг хэсгийг 준비했어. таалагдсан байх тийм. За 혹시 энэ дөрвөн асуулт надад дөрвөн баг энэ дотроос өөрийнхөө сонирхсан асуултыг аваад чичээд энэ асуултанд хариулаарай. За асуулт нь байж болох юм тийм ээ. За 잠깐만 이렇게 수업시대 양스나. 자, 받았어. 내 수업 벗었다. 진행되기가. 나왔다 그래. 자, 없어. 나는 얘기는. 자, 바꿔주시죠. 나는 지금 봐봐. 아버지 딱 막아야 손을 잡았다 그러면.
За хай дууссан. Нэгдүгээр шил дууссан тийм ээ. Нэгдүгээр шил дууссан байна. Гурав дууссан. За нэгдүгээр шил самбарын өмнө суултаа ярьж байгаа тийм хариултаа. За намайг зөв. Жамбагийн нэрээс ямар сургамжтай санаа авгаа гэдэг юм болохоор биеийн хүчээр нэгийг дэлгэн ухааны хүчээр янгыг дэлгэн гэдэг юм болохоор ямар зүйл ивээр харьцуулда тэр зүйлүүд ямар одоо биеийг болгоно шүү. Ямар зүйл юм ивээр харьцуулдаг гэсэн. Жамбагийн дөрөөс тэр нөгөө юмд эвдүүтэй хандж байгаа нь маш сайн санагдсан сургамжтай санаа байна гэж нэгдүгээр баг үзэж байгаа юм уу? За цаашаа асуултаа сонголт дээр навчих сая ханаа гэдэг. За хайртай байгаас. Намайг мөрөө очсон юм. Өөрөө хамаарай. Жамбагийн нэрийг хаадаг үедээ зөөр хандж байгаа нь маш ямар санагдсан. Яагаад гэвэл хүчээр биш ивэр шийдэх жамбаа үнийг аваад. За, ивэр шийдэж байгаа жамбаа үнийг нэг даваад тавьчихлаа. Зөв. Зөв байх юм тийм ээ. За, энэ мөрөө нэг урагшлаа. За. Бидний багаас нэг чавтна. За, ямар асуулт байсан бэ? Та нар өөрсдийн үзэл бодлоо хамтран хэлэх хүлээцтэй сонсдог вэ? Та нар өөрсдийн үзэл бодлоо хэлэхэд хамтран хэлэх хүлээцтэй сонсдог вэ гэсэн асуулт. За, энэ асуултад би хамтрааны зарим сонсож ихэнх сонсохгүй том хүний дундуур том хүмүүсийн ярьж байхад дундуур нь саад боллоо гэж хэлдэг. за, ямар зүйл болж байна? Яг үл ихэнх нь хүлээцгүй амдаж хүүхдийг Бүгдийг ойлгохгүй гэсэн байна. Бүгдийг яадаг вэ? Жаа хөвгтөн үнэлдэг байх юм тийм ээ. За мөрөө нэг урагшлаач. За дөрөвдүгээр ширээ гэсэн. Дөрөвдүгээр ширээ туссан. Дөрөвдүгээр. дараа нь хүүхдүүд болж үзүүж За хэрвээ та нар жамбаа хүн олон байсан бол бодож байснаа томчуудад хэлэх үү гэсэн байна. За томчуудад үүнийг ойлгож хэлнэ. Гэхдээ энэ морийг дараа нь өөр хүүхдэд унууч за ташуурдууд бол хүчин буурдаг гэдгийг бүрч сайн хэлнэ гэсэн байна. За энэ морийнхаа тухай яасан бэ? Өшөө сайн. заах өөр хүүхд биш шүү. Өөр хүүхд үзсэн ч гэсэн яг тэр өөр бодны хаан юм болоод тийм үнэн бол ямар ч зүйл юм биш. За ямар ч хүүхд он суулгах юм байна тийм үү? За сайн байна. За цэнгэр морийг нэг урагшлуулч тийм ээ улаан морь бас нэг урагшлаа. За гэрэн даах. Гэртээ дүнгээр заваа. Наагштай. За жуужагийн дүр зам байдлыг жуужагийн дүр зам байдлыг өөрчлөн өөр зохиол болбын хүүрнэн бичнэ. Зам байдлыг өөрчлөн өөр зохиол болгож хүүрнэн найруулж бичнэ. За 50-аас 70 өгөн багтаага та нар гэртээ яах нь вэ? Зохиол хүүрнэн жиг зохиох нь тийм ээ. За 50-70 илүү ч байж болно тийм үү? За өнөөдрийн хичээлдээ бидний өнөөдрийн уралдсан соёлын морины уралдаанд за нэг 3 дугаар баг 100 цаа холбон орж ирсэн байна. За зөв талд нь байгаагаараа за 2 дугаар баг өнөөдөр яасан байна. Хөрвүүлсэн байна. За 2
2дугаар багийнхандаа баяр хүргэе. Аавын хэлээр зорилготой орсон. Бүгдээрээ баярлалаа.